1260-аас 1264 онуудад их Монгол улс Хувлын айраг бүх гэсэн хоёр хааны засагтал зэрэгцэн оршиж байваа. Тэд хоорондоо хоёрынтой байлдахад Хувлын хаан ялж хаан болов. Их Юан улсыг Тулун хөөгөн Хувлайн 1271 онд байгуулжээ. 1271 он хүртэл их Монгол улсын хаан байв. Хувлайн хаан өмнөд Сүн улсыг 1279 онд эзэж дууснаар бүх хятад монголчуудын мэдэлд оржээ. Тиймээс олон мянган жил салангад байсан хятадыг нэгтгэж өгөв. Их Юан улсын их нийслэл дайдуу дээд нийслэл шандуу юм. Их Юан улсын захиргаанд Монгол, Төвд, Солонгос, Хятадын нутаг багтаж яв. Их Юан улсыг хаан удирдан төрийн хэргийг төвлөн засах яам мэдэж явуулдаг байв. Түүний дор шүүх, цэрэг, сан, түшмэл, ёслол, үйлдвэр хариуцсан яамд ажиллана. Улсын гол хуулийг Их Юан улсын нэвтрхий дүрм гэж нэрлэжээ. Их Юан улсын хүн амыг 4 зэрэглэлд хуваав. Монгол хүнийг тэргүүнд тавьж дараагаар нь өнгөт нүдтэн хэмээх уугар араб перс хүмүүсийг оруулжээ. 3-т умард хятад дахь зүрчид хядаан нар, хамгийн доор өмнөд хятадын нанхиад нарыг ирэмбэлжээ. Удирдах тушаалд монгол хүнийг, түүний доор өнгөт нүдтэн хүнийг ажилуулж байлаа. Хувлаа бурхны шашныг төрийн шашин болгосон боловч монгол хаад лал, загалмай, бомб, бөө зэрэг бүх шашин шүтлэгт тэгш хандж байв. Иймхүү соёл шашны ялгаа бүхий угсаатнууд инх тайвнаар зэрэгцэн орчих болов. Хувлайн хаан 1260 онд Төвдийн Пагваламыг улсын багшаар өргөмжилж төр ба шашны харилцааг тэгш явуулах хоёр ёсыг тогтоожээ. Пагваламаар дөрвөлжин бичих зохиолгож улс даяар хэрэглэх болов. Их Юан улсад усан ба хуурай замын тайвар сайн хөгжижээ. Улсын хэмжээнд 1500 орчим өртөө байжээ. Мөн Ил хаант улс, Цагаатайн улс Алтан ордны улстай өртөөгөөр холбогдсон байв. Гадаад дотоод худалдаа эрчимтэй хөгжиж Аз, Европ, Африкийн олон оронтой худалдааны өргөн харилцаатай байжээ. Соёл боловсрол шинжлэх ухаан хөгжиж олон хүрээлэн байсны нэг нь судар бичгийн хүрээл юм. Их Юан улсын эдийн засаг тариалан, мал худалдаа, гар урлал голлох үүрэгтэй байв. Тариалан дэмжснээр ургацын хэмжээ нэмэгдэж эдийн засаг хүн амын амжиргаа дээшилжээ. Малчдыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх, худаг гаргах, хашаа барих, хадлан бэлтэх зэргээр мал сүргийг өсгөхөд анхаарч байлаа. Хятадын тариачдын бослогын улмаас 1368 онд тэнд байсан монголчуудын олон нутагтаа иргэн иржээ. Их Юан улсын төрийг 10 хаан барьсан бөгөөд сүүлчийн хаан Тогоон төмөр 1370 онд нас барав. Торгоны зам бол дорн нүрнийг хуурай газраар холбосон худалдааны зам юм. Азийн торго Европт энэ замаар очиж байсан тул ингэж нэрлэжээ. Хятадаас торго, гар урлалын бүтээгдэхүүн шаазан дайр очиж байв. Мөн Баруун Азиас хэвс, арьсан, ширэн идэл ирнэ. Италийн даргачдын алтан идэл, Венецийн шилэн идэл, шүр сувд Азад ирдэг байв. Их Юан улсын үе торгоны зам монголчуудын бүрэн мэдэлд оржээ. Энэ замаар монголчуудын хамгаалал дор худалдаачид ямар ч айх аюулгүй явдаг болов.